төрийн өмчийг олон нийтийн болгох, төрийн алс уур хоёрын төрийн оролцоог бууруулъя гэдэг ийм зарчмын бодлогын баримт бичих орж иж байгааг талархаж байна. Гэхдээ энэ нь бас хэлбэрийн төдий зүйл биш байгаасаа гэж хүсэж байна. Өмнө олон удаа ийм баримт бичгүүд гарч ирсэн. Миний л мэдх тунхагийн шинжтэй хэлбэртсэн ийм олон зүйлүүд гарч ирсэн гэдгийг бас хэлье. За тэгээд альва муу зүйлд бас сайн тал байдаг гэдэг. Яг өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хөрсөн дээрөө бууж байна. Тийм ч учраас өөрийгөө социал демократ үзэлтэй гэдэг улс төрийн хүч нь төр том байх ёстой, төрийн өмчөөр асуудлыг шийдэх ёстой гэдэг улс төрийн хүч нь анх удаага ингэж төрийн оролцоог бууруулъя, хөвчлөе, олон нийтийн болгоё гэж байгаа. Энэ бол бас ингэж нөхцөл байдал хөрсөн дээрөө бууж байгаагийн бас илрэл болов гэж бодож байна. Тэг яагаад хэлбэрийн төдий гэж хэлж яах гэхээр за төрийн банкыг хөвчилсэн. Хөвчилсэн олон нийтийн болгосон гэдэг нэртэй 5% хөвчилсэн. Хүн сонсоход төрийн банк хөвчлөгдсөн гэж хэлэгддэг. Нөгөө талдаа 5%. Гэтэл тэнд гарсан хувьцаа миний санаж байгаагаар нэг хувьцаа 600 төгрөгөөр гарсан, одоо 20-30% унчихсан нэг ийм байдалтай л байгаа. Тэр засаглалын тэрт нь өөрчлөлт орсон ямар ч зүйл байхгүй. Тэгэхээр энэ хувьчил гэж байгаа зүйл олон нийтийн болгох гэж байгаа зүйл дээр эдгээр асуудлаа жинхнээс нь нэгдүгээрт нь яаж хийх гэж байгаа. Хоёрдугаарт нь тэр эрчим хүчнийг авах компаниуд энд дурддагдсан байна лээ. Тэгэхээр мэн хувьчлалаа гэд эрчим хүчний чинь үр дүнд хүрэхийн тулд тэр ашигтай байх, менежмент хийх гол нь үн чөлөөтэй үн дээр жишээ нь одоо ямар бусад зохицуултуудыг яаж хийж байгаа. Эрчим хүчний салбарын үнэн нь хатуу барьчихсан алдагдaltaа аль эсвэл өвдөг ашиг нь менежмент хийх боломжгүй байдаг. Тэгээд сайхан хувьчлалаа гэдэг. Тэгээд гадна дотноос хэдэн хүн орж ирдэг. Тэгээд баахан хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Эцсийн дүндээ ямар ч үр дүнгүй нэг ийм зүйл болоод хувирах нөхцөл байдал чинь энэний цаана гарахаас ирэн яаж сэргийлж байгаа. Яаж жинхнээсээ нэг хэлбэр хөөлгүүгээр яаж энэ ажлыг үр дүнтэй болгох гэж байгаа. Жишээ нь энэний цаана чи ярил олон зүйл байна л да. Давхар татвар, суутган татвар, олон зүйлүүдийг үнэхээр л иж бүрнээр нь энэ асуудлыг хийж ижил эн чинь үр дүнтэй л болно. Хөрөнгөний захтайгаа яаж холбогдож байгаа олон зүйл. Жишээ нь хамгийн чухал нь бол тэр үнэтэй холбоотой асуудал. Үн яаж эрчим хүчний салбарт жишээ нь үн чөлөөлөх юм уу? Үн чөлөөлөхгүйгээр хөвчлөл гэдэг бол бас үлгэр шүү. Өмнө ч бас баг нуурын тэр дээр хөрөнгө оруулагчд орж ирээд бүгдээрээ гараад тэгээд тэр институционал хөрөнгө оруулагч чинь Монголыг хаяал гарч ирсэн ийм нэлээхэн жишээнүүд байж л идэг. Тэгэхээр энэ зүйлүүд дээр нэг жинхнээсээ хийх хүсэл зориг байна уу? Тэгвэл саяны зүйлүүдийг яг яаж харж байгаа? Хэн дээр хариулт өгөөч. Абрам зөвхөн шүү хариул. За цогтгол гишүүн бас баярлалаа дэмжиж байгаад. Тэнд яг бид нар одоо юу гэдгийг намын үзэл баримтлал ярих биш илүү одоо их хурл энэ төр төлөөлж байгаа хүмүүс бид бүхэн бас ард түмнийхээ амьдралд нийцсэн хөрсөн дээрээ буусан ийм бодиттой хэрэгж боломжтой ийм шийдвэр гаргах хэрэгтэй бах. Энэ одоо бас бидний бас чиг үүрэг багч боддог. Хэдий одоо улс төржид талцч хуваагдсан чухал биш. Тэр чи үүднээс таны хувьд ч одоо миний хувьд ч одоо хоёулаа хувийн хвшлээс одоо төрд орж ирсэн. Би бол одоо төрд нэг өдөр ажиллахгүй байж байгаа их хурлын гишүүн болсон. Төрийн одоо хүнд суртал, төрийн одоо албаагчдын бас одоо төрийн одоо данхаар бүтэц үүний бас эсрэг байдаг аа. Энэ ч үүднээс энэ удаас энэ үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ аль болох одоо эдийн засгийн төрийн оролцоог багасгахыг хувийн хвшлээ дэмжиж илүү одоос либерал бай гэсэн хүрээндээ бодлого оруулж ирж байгаа. Тэр хүрээндээ таны одоо сая хөндөж ярьж байгаа энэ төрийн банкны болон одоо эрчим хүчний салбаруудын хөвчлөл чинь ёс төдий нэр төдий болчих юм биш байгаа гэдэг асуудлууд байгаа. Тэгэл 5% хөвчлөдөг тэр одоо тийм хяналтын багц нь эзэмшихгүй байж 5% дээр одоо орох үнцэнтэй болгох илүү одоо дуудлага худалдаагаар өндөр үнээр хөдөлж явах сонирхол байхгүй. Ягаад гэвэл оролцоо хяналтын багц байхгүй учраас. Тийм болохоор бид одоо юу гэдгийг 50% гэдэг юм уу 100% хөвчлөе гэх юм бол бас одоо эргээд яагаад одоо ганц төрийн банк өгөх гээд ганцхан төрийн банк байгаа штэ гэдэг ингээд асуудал үүсчих гээд. Эрчим хүчийг одоо 100% төр төгчийг шилжүүлэх юм бол энэ эрчим хүчийн стратеги аспектын салбар үн чинь талигаад өгчүүл яах юм бэ гээд. Тийм болохоор бид тодорхой хэмжээнд хөндөж байгаа. Улсын их хурл бол төрийн эрх барих, төрийн бодлого тодорхойлох дээд байгууллага. Энэ дээр одоо улсын их хурлын 126 гишүүн тал талаасаа бас ярилцж байгаад
хамгийн зөв, хамгийн одоо тийм үү хэрэгж боломжтой хуулиар энэ гэдгийг хараач. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 26-аас 30 он Монгол Улсын хөгжил үндсэн чиглэл энэ бүхэнд одоо бол үндсэндээ эрчим хүчний салбарын үнийг чөлөөлөх ёстой. Эрчим хүчний салбарт либералчлал хийх ёстой гэсэн бодлого байгаад байдаг. Гэтэл энийг бид нар хийж чадахгүй байна. Энийг хувийн хвшлийн оролцоотой болгож тэр салбарт үр ашиг бий болгоё. Тэр салбарт хаалттай байгаа цонхыг хаалгыг онгоолыг нээ. Ингэх юм бол илүү бас тийм үү? Зардлын бууруулах бололцоо боломж бий болох бах. Энэ салбарт өрсөлдөөн бий болгоё. Хувийн хвшлийг оруулж ирээ. Ингэх юм бол тэр хэмжээгээр эрчим хүчний үн буурах бололцоотой болох бах. Энэ бодлогыг биднээс хамтраа тал талаас гаргаад явчих юмсан гэдэг одоо агуулгаар их хурл дээр бас илүү сайн энийг хөндөж ярилцаасаа гэж одоо хүсэж байна. За мөн төрийн банкны 5% ч гэсэн бол бид бас хуулиар хязгаарлагдаад байгаа. 20% нь одоо багцлаад төрийн банк байх шаардлагатай шаардлагагүй. Гэдэгдээс бас ярих нь бол нээлттэй байгаа. Тэгээд